браузер дээр Microsoft Power BI download free гэдэг бичгээр хамгийн ихний илэрлэлцийг дараад за тэгэнгүүт л ингээд татах линк нь гараад ирнэ. Тэгэхээр 64 биттэй ер нь 32 64 бит гэж байгаа. Тэгээ ихэнх нь одоо 64 биттэй байгаа бах. Тэгээ үйлдвэрлэлийн систем нь тэгээд хадгалах директороо зааж өгөөд ингээд хадгалчихна. За ингээд татаад авна. За татаад авсны дараа хадгалсан газраа дабл клик дараад ингээд инсталлыг уншуулнаа. За ингээд next. За accept төвчийг дараад next. За тэгээд дахиад next гээд за дэлгэцэн дээр shortcut буюу icon үүсгэнэ гэдэг чектэй next дараад ингээд суулгачнаа. За ингээд суулгахад бол янз бүрийн логин хийх татаж авахд тийм хүсэлт хийх шаардлага байхгүй. За ингээд суулгачлаа. За ингээд хамгийн их анх ажилуулахаар за бланк дээр дараад үзье тийм ээ. Бланк. За нэг юу үсгээд үзье. Файл үсгээд үзье. За ингээд анх эхэлж байхад нэг тогргооны нэг гэдэг юмуд асуунд тэр нь бол шаардлага байхгүй. Ингээд хаачч болно. За бүгдээр одоо нэг Excel файл импортлоод үзье. За get data гээд Excel за энэ документыг сонгоч. За аль шитийг сонгох вэ? Шитийнхаа урд чекээ тавилаа. Load дарлаа. За ингээд бид хэдийн Power BI дээр ажиллах Excel ингээд ороод ирж байна. За ингээд Power BI ингээд сууж дууссан байна гэсэн.